Манай ээж яг үнэндээ ерөөсөө нэхэж чаддаггүй. Манай имиж нэхэж чаддаггүй. Сэмсэн манай хаан таадтай яриаг маш удаж байна. Би сүүлийн үед шинэ хоббитэй болоо да. Харин би тэрийг танилцуулъя. Гэлээс гараарай. Сүүлийн үед би нэхэж сурж байгаа. Би 1-2 жилийн өмнө ингээ нэхэж сурмаар байсан. Гэхдээ би өөрийгөө чадахгүй гэж бодоод тэгээ аавдаа хэлсэн чинь манай аав табааваас маш их утас ингээ надаа нэхэх зүйлнүүд авч өгсөн. Харин би тэр үедээсээ та нарт юу нэгснээ харуулнаа. За хамгийн ихэнд нь юу ингэдүүлээ? Ghost байгаа. Би энийг буруу хийгээд амар сонирн багцсан байхгүй юу? Энийг бол зөв хийцэн байсан байвал амар хөөрхөн болох байсан. Гэтэ буруу хийцэн юм аа. Үгүй энэ чинь Ghost. Дараа нь би энийг уулын цэцэг болгож ийсэн юм аа. Энэ амар хөөрхөн болсон. Гэтэ би жоохон залхуурч юм уу? Энийх малхаа болчих болох юм. Энэ Cry Baby-ний малхаа болж ийсэн. Нэрээ би бас энэ Cry Baby-ийн цүнхийг нэгж өгсөн. Би уулын цүнхийг Лабубутай өгч ийсэн. Гэтэ би Лабубу ингээ олж чадахгүй байгаадээс учраас би энэ Cry Baby-тай өгч юм уу? Энэ ага би энийг уулын ингээ карт хийдэг зүйл болгочихсэн байхгүй юу. Тэгээд энийг 2 удаа хийж өстэй. Тэгээд энэ амар хэцүүсэн байхгүй юу. Хэцүүж гэж амар удсан. Тэгээд би жоохон залхуураад шууд энийг хийгээд үлдээсэн юм уу. Дараачих нь бол энэ өсний болтойгоо энийг боохоор бүр амар хөөрхөн харагддаг. Би энийг хийсэндээ маш баярлж байгаа. Дараачих нь юу вэ? Би 5-ыг нэгсэн биз дээ. Дараагийнх нь энэ Granny Square гэдэг би энийг хийж амар дуртай болцсон юм аа. Тэгээд амар хийсэн ба. Би л цагаан өнгөтэй хийх гэсэн чинь яаж хийдгийг мартчихсан. Тэгээд бичлэг хараад цагаан өнгөтэй хийнэ. Дараачих нь юу вэ? Энэ bracelet энэ ингээ хослуулж зүүдэг. Ингээ. Би энийг эндропи тонж дийсэн. Уулын энэ тэгээд минийх иймэрхүү байхгүй юу. Ингээ TV Girl гэдэг нэг хамтлаг байдаг байхгүй юу. Хамтлагч гэж ингээ банд. Тэгээд тэр үндсэн өнгө нь ягаан бас цэнхэр байхгүй юу. Тэгээд эндропи хоёр тэр юунд амар дуртай байхгүй юу. Тэгээд би ингээ matching bracelet хийж өгсөн байгаа. Би нэг хийж өгөх бомид. Дараагийнх нь юу вэ? Бахан фейлтсэн зүрхнүүдээ. Энэ яагаад ч юм фейлтсэн шүү дээ. Энийг уулын би зөв хийсэн. Тэгээд энэ яагаад ч юм фейлтсэн. Өөр нэхэж чаддаг хүн байна уу? Энийг би яаж буруу хийсэн бол аль всэн харуулад өгье та хэдэд. Энэ болцсон зүрх. Энэ маш хөөрхөн болсон. Гэхдээ нэг тал нь амар сонио. Илүү том нөгөө талаасаа. Гэхдээ яах вэ? Бас л нэлээд жижигхэн зүрх байна. Би жижигхэн хувилбарыг хийх гэж үзсэн байхгүй юу? За дахин нэг зүрх гарч ирлээ. Яасан их зүрхнүүд байна те. Дахин нэг зүрх. Тэгээ хамгийн сүүлийн юм нь энэ навчиг хийсэн. Энэ навч уул нь энэ цэцэгтэй яах вэ? Тэгээ би энэ урт ногоон юм хийнэ өстэй. Гэхдээ энээс дахиад нэгийг хийж өстэй. Харин би залхуураад хийгээгүй. Би энэ бүгдийг яаж сурсан бэ гэхээр би TikTok-оос ингээ амар их бичлэг харсан байхгүй юу? Энэ хэдүүсийг бүгднгийн авахаас өмнө тэгээ TikTok-оос амар их хараад тэгээ маань ингээ захиалж байгаа гээд тэгээ би TikTok-оос амар их хараад сурж аваад тэгээд би юу нь бол тэгжэл сурсан юм да. Энэ пеналын дотор юу байгаа вэ гэхээр энийг дэгээ зүү гэдэг энэ 3 мм-тэй юм байна. Миний яг одоо хэрэглэж байгаа нь 2 мм-тэй. За дараачих нь бол Darning Needle гэдэг ингээ үлдсэн иймэрхүүнийг үлдэгдэл гарна штэ. Тэрийг ингээ нуух гэж энэ зүүгээр ингээ яадаг байхгүй ингээ нуугдуулдаг гэх юм уу? Иймэрхүү хайчнууд байна. Энэ амар аюултай. Учираас би их удаа энийг хэрэглэдэг. Энийг зүгээр л энэ утсаа оруулаад шууд таслаад авчдаг. Дараагийнх нь stitch marker. Над шиг иймэрхүү ингээ бөөрийнхөөр ихэлдэг юмыг хийвэл ингээ яг заавал хаана явж байгаанаа ингээ тэмдэглэж явж ястай учраас энийг stitch marker гэдэг юм аа. За тэгээ би та нарт нэхэж харуулъя. Тэгээ би нэг чадaltaа ингээ маш сонирхолтой гэх юм ярих байгаа. За тэр сонирхолтой юм юу бэ гэхээр манай ээж яг үнэндээ ерөөсөө нэхэж чаддаггүй. Манай имиж нэхэж чаддаггүй. Манай имээ нэхэж чадна. Тэгээ манай аа бас нэхэж чадна. Гэхдээ надад зааж өгөөгүй, би энийг өөрөө сурсан. Би яста talented. Нэр миний өмссөн дээл бол Амин Kids. Дээлүүд нь маш хөөрхөн. Би амар их дээл өмсөж харуулсан. Та тэр бичлэгийг үзээрэй.
миний Instagram, Facebook дээр байгаа шүү. Би анх удаасаа яг Монгол гутал өмсөж үзсэн. Би яагаад энийг ингээ жоохон томдуулж авсан бэ гэхээр би ингээ дээлнээс амар хурдан ингээ багтцдаг байхгүй юу миний дээлнүүд надад. Тэгээд би томдуулж авсан байгаа юм нь энэ дээл гэхдээ маш гоё, маш нэмгэн, маш юу гэдэг вэ? Comfortable. Би нэг юм мартчихсан. Тэгээ манай сургууль хаяада ингээ бүгд 5 дахь өдөр ингээ Монгол дээл өмсөж өстэй байхгүй юу. Тэгээ би дандаа нэг цагаан торгон дээл өмсдөг байсан байхгүй юу. Тэгээ амар хөлс гарч исэн. Тэгээд одоо би иймэрхүү нэмгэн дээлтэй ерөөсө хөлс гарахгүй амар эвтэйхэн байдаг. Нэр миний ойжоо юм headband шүү. Би энийг яг нэхийгүү нэг 2 сар болж гинөө. Би энийг ерөөсө дуусгаагүй. Тэгээ би одоо л энийг дуусгах гэж хичээж байна. Орой үед нилээ хичээл сургуультайс учраас би энийг нэхэж чадаагүй. Та нарт миний хобби таалагдчих гинөө. Таалагдчихвал комент дээр бичээрэй. Тэгээ та нарын хобби юу вэ? Надаар хийлгүүлэх хобби байна уу? Би ингээ хобби туршиж үзмээр байна. Харин та нарт гоё сонирхолтой хоббинууд байна уу? Байвал комент дээр бичээрэй. Тэгээ би аль болох тогтмол бичлэг хийх гэж үзнэ. Тэгээ та надаа бас бичлэгний санаа өгөөрэй. За. Тэгээд бичлэгээ дуусгая. Баяртай манайхаа. Peace. Миний кайф би олсон байна. Би нүгээр бараг цамц нэгч юм шүү. Энэ нөгөө цамцны гарны хэсэг юм уу? Ээж Rainbow өнгөтэй болгосон.